Тамхи гэдэг зүйл өөрөө чиний амьдралыг удирдна. Хэдийгээр боловсралтай, амьдралын болцоотой байсан ч би гэдэг хүн эргээд харахад бүхий л амьдралаа 10 долларын үнэтэй нунтаг цагаан бодисонд өгчихсөн байснаа бодохоор үнэхээр зүрх шимширмээр шүү. Хар тамхи хүний тархинд хэрхэн нөлөөлдгийг өөрийн нүдээр харахаас нааш тэднийг дэнэд нөлөөлсөний нэгэн адил хүний амьдралыг тэр чигт нь эзэмдэх хүчтэй гэдгийг сонсоход үнэхээр итгэхийн аргагүй. Эдгээр сармагчингууд донтуулах үйлчлэгээтэй эм болон хар тамхи тархины яг аль хэсэгт хурж үйлчлэхийг мэдэх гэсэн Харвардын эрүүл мэндийн сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн Берта Мадрасын хийж буй судалгааны материал ажээ. Тэрээр судалгаанд энэхүү хагас баумжинтэй сармагчингийн хөлдөөсөн тархийг ашиглана. Үнийг байгалийн жамаараа үгсэн сармагчингаас авсан байна. Ингээд асар эртээ зүсэгч ажиглан тухайн тархинаас цаасны датай нэмгэн эсүүдийг хөндлөн зүсэлт хийж авсан бөгөөд тэдгээр нь өөрөөний хэм бүхий хавтан дээр тэр дороо хайлан шингэж байна. Дараа нь тархины зүсмийг цацраг идэвхтэй мэдрэгч бүхий савтай кокаины молекултай шингэнд дүрнэ. Эцэст нь тэднийг бүхэл бүтэн 1 сарын турш рентген зургийн хайсан дор орхих ажээ. Үр дүнд нь радио идэх тухайн хальсан дээр буусан байх ба энэ нь тархины яг аль хэсэгт кокаин шингэсэн болохыг асар тодорхой харуулж байна. Энэ бол хар тамхинд өртсөн тархи. Донтолд хэрхэн үүсдгийг ойлгох хамгийн ихний алхам бол тархины яг аль хэсэгт хар тамхины нөлөөлдгийг мэдэх явдал. Радио идэвхийг хамгийн их хэмжээгээр агуулж байгаа хэсэг нь энэ зурган дээр хамгийн тод бараанаа дүрслэгдсэн. Тэгэхээр энд харагдаж байгаа улаан хүрэн өнгийн хэсгүүдэд кокаин хамгийн өндөр нягтралтай оршиж байна. Эдгээр хэсгүүд нөгөө талаараа тархины допамин хэмээх бодисоор хамгийн ихээр агуулгаддаг хэсгүүд гэдгийг санах нь зүйтэй. Тэгэхээр хорон допамин ихээр агуулгаддаг хэсэгт нөлөөлсөн тодорхой болж байна. Допамин нь мэдрэлийн эсүүдийн хооронд мэдээлэл дамжуулагч бодисуудын нэг. Бидний тархи допаминыг ялгаруулахад энэ нь ихэвчлэн тааламжит сэтгэлдлийг төрүүлдэг. Кокаин допаминыг зогсоогч бодис бөгөөд энэ нь допамины хүлээн авагчдад нэвтрэн мэдрэлийн дамжуулагчдыг аль аль талд нь нэвтрэх аргагүй болгодог. Ингээд мэдрэлийн эсийн холбоос хооронд хэд их хэмжээний допамин үүснэ. Тухайд мөн л адил тааламжит мэдрэмж төрнө. Тархинд ямар нөхцөл үүсдгийг олж мэдэх нь үүнд зориулагдсан чанартай бөгөөд хар тамхины нөлөөллийг зогсоож чадах эм бүтээхэд сайн нөлөө үзүүлнэ гэж Мадрас итгэж угаажээ. Хар тамхины донгийнхын тухай үнэн зөвийг ойлгох мөч Дани Мегнагийн хувьд хизээч оройтхгүй. Тэрнийг шоронгоос судлагдахад бусад төрлийн уруу таталтууд тэрнийг отон хүлээж байгаа. Бэндээс гарсан мөчөөс эхлэн өдөр бүр өглөөс эмэн амьдрах болно. Өн би героиныг амьдралынхан бүхэл зүйлсийн дээр тавьдаг байсан. Миний гэр бүл, найз нөхөд, мөнгө, ажил. Хэрвээ би дахиад тийшээгээ гараад очивол нэгэн цагт анх удаага тэр бодисыг судсандаа тариад жинхэнэ анхны хайраа оллоо гэж бодож байсан маань санагдана. Гэхдээ одоо энэ бүхнийг өөрчлөх хэрэгтэй. Өөрчилж чадахгүй бол би эргээд л энд ирэх болно гэдгээ мэдэж байна. Никотин. Тамхины хэрэглээ нь Америк нэгдсэн улсад бүртгэгдсэн хорт зуршлуудын нэгдүгüрт бичигддэг. Тамхи гэдэг нь хүний биед никотин дамжуулахаас өөр ямар ч өөдтэй нөлөөгүй гэж олон эрдэмтэд хэлдэг. Тамхичныг асаасан тамхиос орох үед никотин биед нь асар хурдан шингэдэг бөгөөд ердөө 10 секундын дотор тархинд хүрсэн байдаг байна. Кокаин болон героины нэгэн адил никотин тархины мэдрэлийн дамжуулагчдыг саатуулах үйлчлэгээтэй бодисуудын нэг. Энэ үед хүний биеийн системд нөлөөлөх хүчтэй илэрч тэр дороо тааламжтай мэдрэмж төрнө. Никотин явандаа донтолт үүсгдэг бол тамхинд агуулгаддаг бусад бодис хүний биеийн эрүүл мэндэд хохирол учруулж байдаг. Тамхичин хүн тамхиараа дамжуулж 4000 орчим химийн хорт бодис залгиж байдаг бол тэдний 43 хүнд таатай сэтгэл төрүүлж байх үедээ хорт хавдар үүсгэх өндөр чадамжтай нэгдлүүд ажээ. Тамхитлын үр дүнд доох автомашины ёсол хүн амны хэрэг болон амиа хорлолт зэрэгээс үүдэлтэй нас баралтын тоог нэмснээс илүү тооны нас баралт бүртгэгддэг. Учир нь тамхинд байдаг никотин, героин болон кокаины нэгэн адил донтуулах хүчтэй билээ. Тамхи хаях цаг болсон. Хэрхмээ та ямар нэгэн харшилтай юу?
Ликосто нэгэн өглөө цээжиндээ шатахад л өвдөлтөд сэржээ. За одоо танд тусал залгчихсан байгаа шүү. Тэрээр өөрийгөө зүрхний шигзээстэй болж өгнө гэж бодсон байв. Ингээд 911 рүү залгаснаар тэрнийг яаралтай эмнэлэгт хүргэжээ. Би маш их айсан. Эмнэлэг рүү яваад тэндээ хонох хэрэгтэй болсон. Роза орж ирээд намайг яасан тухай асууж ярилцах хүртэл юу маань болох байсныг ойлгохгүй төгшиж хэвдсэн. Би чинь тамхи хаях тухай бүр бодож үзээгүй хүн шүү дээ. Сайн уу, би чинь яаж вэ? Ли зүрхний шигдээс болоогүй байлаа. Гэвч өдөр болгон 3 хайрцаг тамхи татдаг зуршил нь тэрний даралтыг ихсгэж зүрхний үйл ажиллагааг хүндрүүлсэн бөгөөд сүүлдээ тэрний цээжийг инхүү өвдөхөд хүргэжээ. Энэ бүхэн Лигийн амьдралын хамгийн аимшигт мөчүүдийн нэг байсан байж болох юм. Эмч сувлагчт нь хүртэл айц төгшүүрийн намдаахаар тэрний төлөө залбирсан гэнэ. Хамгийн гол нь тэд нэр энэ боломжийг ашиглан Лиг тамхинаас гарахад нь туслах боломж буй эсхийг судлаж байжээ. Шинжилгээ болон эрентхэн зураг, сорил авах зэрэг цаг хугацаа шаардсан ажлуудын дундуур гарах урт хугацааны хүлээлтийн цагийг ашиглан тэдэн дээр очиод за таны амь насанд асуудал үүсч эхлэх тугаг анзаарсан биз? Хэдүүлээ одоо таны тамхитлтын тухай ярилцъя. Та яг ямар үедээ явж байна гэх зэрэг асуудалтаар бид тэдэнд эвтэйх нөлөөлөхийг хичээдэг. Тэдний амьдралд юу чухал болох, амьдралын үнц нь хаана байгааг өмнө тамхи хаях гэж оролдож байсан эсхийн багуугаар асуун ярьж аль болох тэднийг ядаж багжуулав тамхинаас гарыг гэж бодох замд нь чиглүүлэхийг хичээдэг. Намайг хамгийн эхэнд Литэй ярилцах үед тэр тамхинаас гарахыг хүчтэй эсэргүүцэж байсан. Тэр чуулгуу тамхи хаях тухай сонсхийг хүсэхгүй байсан. Харин дараа нь тэрнтэй хамт тамхины сайн ба муу талуудын тухай ярилцахад тэр биднийг хажуудаа сууж тэр талаар багжуулав ярихыг зөвшөөрсөн. Энэхүү Роза Лид тусламж зөвлөгөө өгч наалт болон богц зэрэг никотиныг орлуулах энгийн эмчилгээнүүдийг хийжээ. Одоо тэрний цээж дахин өвдөхгүй зэ. Учир нь тэрээр бүхэл бүтэн 20 жилийн турш татсан тамхиныхаа хорт зуршлаас бүр мөсөн гарсан байна. Бид анхандаа энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг 6-аас 14% байх болов гэж таамаглаж байсан бол харин одоо хөтөлбөрт хамрагдсан хүмүүсийн 25 хүртэлх хувь нь тамхинаас бүрэн гарч байгааг харахад үр дүн үнэхээр сайн байна. Уушигнууд. Тамхи татах нь хүний уушигнд асар муу нөлөөтэй гэдгийг бид сайн мэддэг. Харин уушиг хэмээх эргэтэн дах тамхины хор яг ямар гэмтэл учруулдаг юм бол Маршя, миний харж байгаагаар энд 3 өөр төрлийн уушиг тавигдсан байх шиг байна, тийм үү? Харин нэг нь л эрүүл юм шиг байна. Тийм ээ, зөв үлээ. Энэ бол эрүүл уушиг. Өнгийн харалта. Цайвар сарал туяатай бүрэн төгс хэвийн харагдаж байна. Хөөх энд байгаа юм одоо юу вэ? Энэ бол тамхи татдаг хүмүүст хамгийн нийтлэг тохиолддог уушигны хорт хавдар. Хавдар нь цусны судснууд болон тунгалгын шингэн мөн уушигнда нэвтэрсэн байгаа нь энэ бөгөөд энэ өвчтөн уушигны хорт хавдараас олж насурсан. Уушигнд нь үүсч уушгийг ихээр гэмтээдэг болохоор уушигны хорт хавдар гэж тусгаал нэрлсэн бөгөөд энэ хавдар тамхичтад илбэг тохиолддог. Харин энэ утга учиргүй гэмээр муухай болсон уушигны эсхийг харах юм бол агаараар амьсгалаг биш харин тамхины удагаар амьсгалж байснаас үүдсэн нөлөө толбонуудыг тодорхойлж харна. Тэр тусмаа энэ судасны орчмын уушигны эдүүд нь маш содан хачин харагдаж байгаач аль микроскоп дээр очиод илүү тодорхой харъя. За тэгье. Доктор Кох надад эхлээд эрүүл уушиг харууллаа. Энэ бол микроскопын дуран дор харагдаж буй уушигны зураг. Эндээс юу харагдаж байна вэ гэхээр бие биетэйгээ шахаж байрлсан, хоорондоо наалдсан олон тооны агаар хуримтлуулах хүүдийнүүд. Эдгээр агаарын хүүдийнүүдийн хооронд нарийнхан улаавтар хэсгүүд харагдаж байгаа нь цусны улаан эсүүд бөгөөд таныг урт амьсгал авч уушгиндаа хүчил төрөгч оруулахад эдгээр улаан эсүүд хүчил төрөгчийг өөртөө хүлээж аваад биеийн бусад хэсэгт очиж тэднийг тараадаг. Үүний тусламжтай бид амьдарч байдаг гэсэн үг. За тэгвэл тамхи татдаг хүний уушиг ямар хөө харагддаг бол? За одоох би хариулъя. Би нэг бүхэл том агаарын хүүдийг харж байна уу? Аль эсвэл энд ямар ч агаарын хүүдий байхгүй байна уу гэдгийг хэлж мэдэх юм алга. Сайн байна. Энд чинь олон тооны агаарын жижиг хүүдийнүүд байсан л та. Хүн тамхи татах үедээ уушигныхаа агаар хадгалах хүүдийнүүдийг устгадаг хэрэг. Тэдгээр агаарын хүүдийнүүдийг бий болгодог эсүүдийн алдаг бөгөөд үр дүнд нь юу болдог вэ гэхээр ямар ч агаарын хүүдийгүй хэрнээ ингэтлээ сунсан уушиг үлдэнэ. Хэрвээ тэнд агаарын хүүдий байхгүй бол таны уушиг нь цусны улаан эс байхгүй. Хэрвээ таны уушиг нь цусны улаан эс байхгүй бол таны бид хүчил төрөгч байхгүй. Тамхинаас салсан эргчлөө. Би амьдралаа эргүүлэн олж явахд бэлэн байна. Бас миний амьдралд энэс хойш тамхитай холбоотой ямар ч зарчим гэж байхгүй бол баярт. Сайхан ангижрэл байлаа.
Энэ үдэш Лекигийн клиникийн тамхинаас салсан эрхчлөө хөтөлбөрийн тамхи хаях ажиллагаа явагдаж байна. Өнгөрсөн 4-7 хоногийн хугацаанд эдгээр никотинд донтсон хүмүүс өөрсдөө яагаад болон хизээ тамхи татдгаа дүгнэж тамхи татах ууггүй хүсэлтэйгээ хэрхэн тулах төлөвлөгөө хэлцэж зохиож байна. Хөмхийн өндөртөж байна шүү. Энэний ойрхон зогсоход танд тааламжгүй байна уу? Үгүй дээ, би энэс олон тамхины хажууд энэс ойрхон байж үтсэн. Ихэнх мэрэгчлэнүүдийн санал болгодгоор эдгээр тамхи хаягчид гүйтэн цацагт хэрүүл идэхээр явцгаана. Одохгүй эдхэн цагийн дотор тэд асар хүчтэй сэтгэл зүйн уруу татсан мэдрэмжүүд болох сэтгэл гутрал, байж ядалт, самурлуулан толгой өвдөлтийг мэдэрнэ. Хамгийн хүндэлсэн зүйл хэлэж, миний ойр орчинд тамхи татдаг хүмүүс маш олон байдаг. Эдний олонх нь никотины наалт, бох болон амрын цаслах зэргийг өөртөө илэрх тэдгээр хүндхэн шинж тэмдгүүдийг дарахад ашигладаг. Дахиад нэг өдөр бас тэрний дараагийн өдрийг тамхигүй өнгөрөе гэсэн бодол танд юу нөлөөлдөг вэ? Миний амьдрал тамхи гэж зүйл байгаагүй бол амьдрал маань ямар байх байсан бол гэдгийг мэдхийг асар их хүссэн. Миний эрүүл мэнд ямар байх байсныг мэдхийг хүссэн. Би энгийн үедээ хэрхэн амьсгалахаа мэдмээр бас тамхи гэдэг зүйлгүйгээр миний бүхэл амьдрал ямар байх байсныг. Никотины хор зуршилд автсан эдгээр хүмүүс өмнөө байгаа хүндхэн замтаа нүр тулах гэж байна. Харин иймэрхүү дэмжих хөтөлбөрүүд тэрхүү өчүүхэн бага хувийг 35% хүртэл нь өсгөж чадна. Зарим хүмүүсийн хувьд амьдралд нь байсан тамхитай холбоотой асуудлууд тунгуудахгүй бүрмөсөн устан алга болох гэж байна. Бид нар тамхи татдаггүй хүмүүс. Донгийн эсрэг вакцин. Хорт зуршил донгийнхоо эсрэг вакцин хийлгэж байна гэж төсөөлдөв. Бид бүхэн сахуу, салхин цэцэг зэрэг өвчнийг төвх болгож чадсан. Магадгүй хизээ нэгэн өдөр бидэнд хийгдэх нэгэн тарилга маань бидний дархлааг согтууруулах хундаа болон хар тамхинд автуулах нөлөөнд өртгөхөөргүй болгож болох юм. Паул Хойтийн хувьд иймэрхүү вакцин тэрнийг кокаинаас дахин хязгаарч айхааргүй болгох ажээ. Өдөр болгон дараагийнхаа мансууруулах бодисыг хаанаас олох вэ? Аль эсвэл бодис авах мөнгөө хаанаас олох вэ гэсэн солиормоор асуудлуудаас ирнэ. Тухайн өдөр юу ч тохиолдож байсан надад хамаагүй мансуурна гэдэг л хамгийн чухал зүйл болж үлдэнэ. Паул ирээдүйнхэн шинэхэн ертөнц рүү алхан орох гэж байна. Тэрээр кокаины эсрэг вакцин хийлгэж байгаа эхний цөөхөн хүмүүсийн нэг болж байна. Yale их сургуулийн доктор Том Котсон тэрхүү тарилгыг хийх ажээ. Энэ бүхнээс өөрийгөө татан авч чөлөөлөгдөхийг хүссэн хүмүүст энэхүү вакцин маань туслаж чадна гэж бид итгэж байгаа. Тус вакцин бага хэмжээний кокаин татаж үзсэн ч ямар нэгэн мансууруулах бодис мөн өмнө өртөж гарах аргагүй болон төгжигдэж байсан тэрхүү нөлөөнд дахин өртөхгүй тэрхүү бага хэмжээний кокаинаас болж дахин эхийг хэрэглэх хүсэл төрөхгүй багтан тухайн хүмүүс туслана. Вакцин хүний дархлааны системд кокаины эсрэг биет үүсгэх нөлөө үзүүлэх уургаар хийгдсэн. Үүний дараа кокаин хүний биед нэвтрэхэд эдгээр эсрэг биетүүд нь кокаины молекулуудыг арчин авч тархин түрхээс өмнө хориглож зогссон. Ингэснээр ямар ч мансуурал явагдахгүй. Өнөөдөр Паул маань цусандаа кокаины эсрэг бие дагуулсан дэлхийд дээрх 34 хүний нэг нь боллоо. Энэ нь тэрнийг эрүүл саруулуулах гэсэн хүсэлт нь давхар нөлөөлнө. Яг л нэг тийм тайвшруулах юм уус юм шиг санагдсан. Өөрийгөө үнэлэх үнэлэмж маань өөртөө за хэрвээ бид энийг хийж чадвал бид бүхэн дахин мансууруулах бодис хэрэглэнэ гэж гарах шаардлагагүй болно гэж байнга хэлэхэд маань үнэхээр их тус болж байна. Судлаач эрдэмтэд тухайн вакциныг бусад өөр донгийн нөлөөнд үйлчилдэг болгохоор сайжруулж байна. Дараач ялах нь тамхины эсрэг тарилга. Кокаины донгоосоо цэвэр салж чадсан явдал нь Паул Хойтыг банкын ажилтай болж өөртөө шинэ машин худалдан авч гэр бүлийнхнээсээ салсан байсан харилцаагаа дахин сэргээх замд хөтөлжээ. Тэрээр донгийн эсрэг ирээдүйд хийгдэх эмчилгээний гайхамшиг замыг тавих ажилд гар бие оролцсондоо өөрөөрөө маш их бахархжээ. Энэ юм бусад хүмүүст нэмэр болж байсан бол би ч гэсэн тусыг хүртлээ. Одоо миний амьдрал би сайхан машинтай гэр бүлийнхэнтэйгээ асар сайхан харилцаатай байгаа гэсэн зүйлсээр дүүрэн байсан. Бүх зүйл маш сайн. Гэн. Донтолт гэдэг эмгэнэлт хувьцаа. Гэхдээ та өөрийнхөө энэхүү аимшигтай бөгөөд салахад хүнд зуршлаа өөрийнхөө хүүхдэд өвлүүлэн үлдээлээгээ төсөөлдөв. Донтолтын нөлөө нь удамшдаг хэмээн орчин үеийн эрдэмтэд үзэх болжээ.
Тристийн дарланд бол хар урдын их сургуулийн эрдэмтэн бөгөөд тэрээр хүнийг тэрхүү муу мухай зуршилд хөдөлдөг генийг хайн шинжилж байна. Энэ бол тэрний тижээдэг энгийн аквариумны тагц загас. Загасандаа загасны хол өгхийн оронд тэрээр загаснуудаа кокаин өгөх гэж байна. Ингээд хүнд тохирох том бүхий эдийг загасны аквариумны нэг талд нь тавилаа. Загас тэрнлүүд өгч байна. Дараагийн өдөр нь тэрээр шинэ эдийг тавилаа. Гэхдээ энэ удаагийн эдэд кокаин шингээгүй. Сонирхолтой нь мансуурахыг хүссэн загас тэрнлүүд дахин ирж байна. Ингээд тэрний дүгнэлтээр тагц загас ч гэсэн хүмүүсийн гэдэл кокаины мансууруулах нөлөөнд дурлах хандлагатай тогтоогджээ. Загасны кокаинд үзүүлж буй хариу үйлдэл бусад амьтдад хийсэн туршилттай адилхан байна гэдгийг бид олж мэдсэн. Үнийг ч ялгаагүй. Тэдний сэтгэл нь хөөрч ойр орчимдоо дүүлж эргэлдэх нь нэгсэж илүү догдолсон, илүү төрөмгийн зантай болж өөрчлөлтүүд нь тодорхой харагддаг болохоор загас гэдэг амьтан дээр хар тамхины нөлөөллийг судлах нь их үр дүнтэй байдаг. Тристийн тагц загаснууд генийн судалгаанд тун тохиромжтой амьтад. Учир нь тэрээр хязгаарлагдмал орчинд эдгээр загасны асар том гэр бүлийг өсгөх боломжтой. Донтолд уруу таталт гэдэг аль ч амьтны үндсэн чанар тул хэрвээ тэрээр загаснаас донтолтод нөлөөлдөг генийг олж чадвал тэр нь хүнийхтэй төсөөтэй байх магадлал тун өндөр байх ажээ. Дарлийн судалгаанд зориулж кокаинд донтсон болон кокаин эсэргүүцэгч загаснуудын 2 салангат гэр бүлийг тэжээж өсгөжээ. Ингээд тэрээр 2 гэр бүл